Дорнот аймгийн Баян улсын дээр ирээд тань засаг дарга Батулгатай уулзаад байна. Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайн байна уу? Сайхан зусч байна. Наадам 9-10 боллоо шүү дээ. Жилүүрийн наадмын чи аймгийн засаг даргаас тогтож байгаа. Баян наадмын тухайн хуулиараа сум аймгийн наадам нэг өдөр болдог. Засаг наадам болдог тийм үү. Яг хөө түүхтэйтэй холбоотойгоор аймгийн засаг даргын захирамжаар яг хөө яг наадмын өдрөөр биш баян наадмын хуулиар зохицуулагдсан тийм. Нааш цааш болд юм тий. Залтаа. Бусад түүхтэй биш бол яг л баян наадмын тухайн хуулиар тийм болж байгаа. Юу яа гэм бэ? Тулгай дарга бол энэ суманда багшилж чаад тэгээд дараад нь байгаль орчны төсөлд ажиллаж чаад засаг дарга. Засаг дарга ачаал ихтэй байдаг. Ямар байна юм? Мэдээж ачаалаа тий. За. Одоо яг түрээж бас өмнөөс яг энэ байгууллага хурлын дарга байсан тий. Сэдрэг орлогч гэсэн олон жишээлүүдийг харж ирсэн болохоор хайцангуй бас энийг бас ойлгох гэж боломжтой тий. Яг мэдээж чадах хэмжээнд өөрөх хэмжээнд ажил. Ер нь бол ачаал их байд юм тий. Ер нь их шүү дээ. Тэгээ ер нь засаг даргач гэлтгүй тамийн газрын залуучуудыг ч их харж байгаа л тэгэл нөгөө жишээлбэл наадам болгох наадмын өмнөх юу тогтцол мөцөлтөөс хэсгэлэл бүх юмд ер нь явах болт юм тий. Хөдөө болохоор үрд гэж байна. Тий ер нь бол яг ингэж байгаа шүү дээ. Ер нь баяр наадмын тухай хуулийн дагуу одоо мэдээж сумын засаг дарга сэтэрэн тамгын баяр наадмыг зохион байгуулна. Энэний дагуу захирамжууд ажлын хэсэг гарч баяр наадмын зохион байгуулна. Яг энэ ажлын хэсэгт бол хэн ордог бол сумын сэтэрэн тамгын бүх албаа агчд орж байгаа. Тэгэхээр бид нар чинь албаа агчд ганцхан энэ чинь баяр наадмын зохион байгуулахаас гадна тэр наадмын төлөө байгаа засч янзлах одоо чиглэлийг хогийн хүртэл бид нар өөрсдөө төгөөд явах юм жишээ нь тийм. Энэ дээр бол бүхэл одоо манай тамгын газрын аппарат сэтэрэн тамгын газрын албаа агчд нар бүгдээрээ хөтлөхээс зүгээр л яг ажилчдыг юм. Нөгөө аппарат болчихлоо ч тий. Тэр нөгөө зохион байгуулах комисс болчих юм шүү дээ. Зохион байгуулах комисс манайхан зөвхөн л сэтэрэн тамгын газрын албаа агчд нар л орчиж байгаа байхгүй. Тэгж тий. Байгууллагын албаа агчд нар болох юм бол жоон туслах маягаар орох уу? Тий. Одоо яг энэнийг сургуулийн бол сургууль сэтгэл маань амарсан байдаг. Содын төв маань нийлтийн үйл ажиллагааг одоо хариуцж зохион байгуулна гэдэг ч юм уу тий. За тэгээд хурдан морины одоо гаргах одоо бариан төхөөрөмж дээр гарах асуудал дээр зохион байгуулалтын дээр манай хэлийн цэргийн анги за онцгой байдлын анги маань энэ өдрөөр авч хариуцж гэдэг маягаар иймэрхүү маягаар зохион байгуулалтаар хийдэг. Ер нь сумын маань давуу тал нь энэ хоёрыг байгуулга учраас бас бид нэр зохион байгуулалтын тал дээр цэргийн анги онцгой байдлын анги. Тэгээ мэдээж цагдаагийн байгууллага бол бүхэлдэн наадмын турш одоо хийж байгаа хэсэг болдог. Ажиллахад цагдаа байгуулах юм бол яг наадмуудаар ажиллаж байгаа. Нөө бид нар ч Баян улсын гээд Дорнот аймгийн Баян улсын чинь Монголын хамгийн цөөнх байдлын сум. Одоо ингээд юу Улаанбаатараас Орсын хил хүртэл манай сумыг дайраад хар зам дараа жил хар зам юу засмал зам гэж зарим нь яриад байна шүү дээ. Асфальтын зам ирэх гэдэг тий. Ер нь хизээс шилдэн дорно юм. Яг уу энэ бомбын хөгжилтэй холбоотой улхан бомбтой холбож байгаа. Тэгээ энэ замын одоо 3 багцын ажил энд явагдаж гэсэн. За. Тэгээ яг одоо бол бидний одоо Хинтээ аймгийн Нариулын сумаас Баяр сум марх замын ажил бол уул төлөвөөр энэ жил дуусна. Үсийн зүйдэр мөнгөний 100% тавьсан байгаа. Тэгээ энэ жил бас тодорхой шаардлагын хугацаанд энэ жил дээр уул нь бол дуусна гэж ажиллаж байгаа. Гэтэ одоогор бол яг одоо дуусах хэсэг нь бол тодорхой байна. Ерөнхийдөө бараг 80-90% нь болчих юм байна тий. Ер нь бол болно. Болохгүй дараа жил гүүрийн ажлууд хүлээлттэй байгаа гэсэн юм хэлж байгаа. Гэтэ энэ жил бол компани бол бид энэ жил ямар ч бүрэмжтэй тайлтаар дуусгана гэсэн юм. Эндээс гол хүлээж байгаа эдийн засгийн үр дүн ч юм уу одоо юу гэдэг сумынхан гол хүлээлт нь юу вэ? Үр дүн гэх юм уу? Энээс одоо бизнес эцэглэл, аялал жуулч бүх юм нэг өдөр өөрчлөлтгүй байх. Ер нь мэдээж за гол юм нь юу вэ? Зам даваад хөгжил гэдэг чинь мэдээж энэ замаа даваад тээвэр логистик бол өөрөөр хөгжиж эхэлнэ шүү дээ тийм. Мэдээж хоёрдугаар тал сумын бид нэр хамгийн түрүүн өөрөөгөө өгөх салбар бол аялал жуулчны салбар гэж харж байгаа. Хүмүүс ирнэ тий. Хүмүүс юм. Тэгэхээр сум өөрөө одоо аялал жуулчлалын одоо бодлого аялал жуулчлалыг одоо иргэд маань одоо хэрсэн олгож одоо энэ дээр бизнес хөрөнгө оруулалт оруулж чадна. Тийм их бол аялал жуулчлал бид нар бол хацсангүй аялал жуулчлалын хөгжүүлэх одоо боломж нь гарч ирэх байх гэж найдаж байна. Аялал жуулчлал гэхээр завд бол ихтэй дотоодынх нь л ирэх байх та. Мэдээж дотоодынх нь л ирэх тийм манай
Тэгээд бас явандаа гадныхан ч бас ирэх үү. Гэхдээ бид нар одоо өөрсдийнхөө аял жуулчлалыг хүлээж авах юугаа бас тооцох хэрэгтэй л дээ. За Одоо чадах хаа тий. Бид багтаамжаа бас тооцож авах хэрэгтэй. Одоор бол одоо сумын хэмжээнд аял жуулчлал эхэлж байгаа одоо 2 одоо аль биесны одоо байгууллага байна чинь тий. За 2 амралтын газар маань. Цаашдаа бид нэр бас нэмж 2 амралтын газар байгуулъя гэсэн хүмүүс сонирхож байна тий. Сонирхож байгаа. Гэхдээ яг энэ маань одоо энэ газар юм асуудал шийдэх болохоор сумын хурлаар юм шийдвэр гаргасан за засгийн газрын хурлаар энэ газрын хурлаар асуудал шийдэгдэх болсон учраас бас яг ингээд сум 100% их мэдлээ гаргаад сумын хурл газар одоо энэ дээр аяж жуулчлалын газрыг өгье гэдэг юм хөө юм байна. Яг өөртөө хамаарх юм бол хийх тий. За тэгээд юу за аял жуулчлал за энэ Баяуулсан бол хуучин социализмын сангийн аж ахуй байсан ойдхэр гээд хөрс сайтай өхөр үржүүлдэг газар. За тэгээ өөр дараагийн боломж юу? За аял жуулчлал бол ингээд болж мэдээж замаас шалтгаалсан одоо хамгийн гол боломжоо бид нэсээ ярьлаа шүү дээ. За энийг даа түрүү хэлжсэн тээвэр логистик хөгжнө гэдэг нь магадгүй эндээс тээврийн асуудал шийдэгдсэн тохиолдолд магадгүй бид нар энэ дээр нөгөө эрчимцэн малж байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо мэдээж Улаанбаатар хотод биш энэ суманд одоо махны одоо үхрийн ферм байгуулагдаад магадгүй эндээс махан бүтээгдэхүүн сүүсүүн бүтээгдэхүүн гаргах юм бол бид нар Улаанбаатар хотод замтай холбоотой нэг 10 цагийн хугацаанд ямар ч тээвэрлэх тийм боломжууд гарч ирвэл одоо үүний дагсан бүтээгдэхүүнүүд гарч ирж магадгүй гэсэн зүгээр өдөр төсөөлөлтэй. Гэтэ би нэг эдийн засгч хүн биш. Ийм хүн биш болохоор яг юу болох судалгаач нар эдийн засгч нар одоо энэ дээр үргэлж шиг ямар өгөөжтэй нэг хийж гарах. Бидний хувьд бол боломж байгаа. Мэдээж хуучин онон сангийн аж ахуй байсан Казакын цагаан толгойд үржүүлж ирсэн манай Дарантын Баян сумын одоо хөрх мах бол одоо хамгийн одоо амттай шинтэй гэдэг нь манайхан манай монголчууд одоо зөв аймгийн махыг хэлдэг хүмүүс мэднэ л дээ. Яг тэгэхээр бид цаг өөр юмсгын төв сургуулийн хувьч гэсэндээ яг энэ үхрийн одоо сайхан бэлчээртэй тийм л газар шүү дээ. За тэгвэл зам аял жуулчлал үхэр. Тэгээ энэ дээр бас нөгөө юу яас энэ нутгийн хүмүүлээр бас сонирхч байлаа. Жишээлбэл чи мэдчихэж байгаа. Нэг хинтийн Бачрээд тэгээд нааша дадал өшөөний сум Биндэр тий. Бачрээд Биндэр хоёулаа нөгөө сүүний Улаанбаатарын чи ирчээд байгаа чи сүүний шууд цааш наваач явчихсан тий. Зарим нь жаа аваач наваач зарим нь тэндээ боловсруулах үйлдвэрт болсон байгаа шүү дээ. Тэрний болж юм мэдчихсэн. Би өөрөө очиж үзчихээс ер нь аарал цагаад явсан. Тэгээд дадал нь болохоор яг тэгж ягаагүй. Дадлыг болохоор нөгөө өөртөө цэцгийг яагаад шууд Улаанбаатар оруулчихдаг. Ингээд энэ 3 сум бол ингээд нааша наадлын хамгийн боломжтой одоо тэр үнэний чиглэн 3 сум. Дараад нь Баяуулаас байж болох юм аа гэж бодох. Сүүний талын юм хүмүүс сонирхож ярихгүй байна. Яг мэдээж сүү компани ч юм уу. Үгүй ер нь бол манайд гэхдээ бас урд өмнө ч гэсэн нэг хуурай соны үйлдвэр байгуулагдана гэдэг. Манай дээр чинь ингээд тэр компани хөрөнгө оруулалтаа хийгээл ингээд ажиллахад үтсэн юм бэл. Ер нь яг бид нар бас нэг юмыг бас ойлгох хэрэгтэй тий. Яг бид нар бол яг нөгөө дадал одоо хинтийн дэс бол яг одоо социализмын үеэс ч юм уу сүүний шийдлийн хөрөөдийг тий. Манайхаас арай үнэн сайн байна тий. Тийм учраас эдгээр бол яг уламжлал нь бол байж байна. Манайх бол ер нь бол үндсэндээ бол нэг махны төлөвөөр явж байгаа. Гэхдээ манайх бол махсуу гэж авч байгаа шүү дээ. Сүүнтэй байсан шүү дээ. Та бүхэн мэдэн шүү дээ тий. Нэг сүүний завууд байсан, тасгууд байсан тий. Энэ дээр одоо манайх цэцгийгээ машиндан өгдөө сүүгээ цуглуулад цэцгээ ороод нэгээ одоо наасл бол тий Монгол даяар тэрнийг хийсэн. Тархан хийгээл одоо Дорн тамгийн хэмжээнд явуулж исэн. Цөөхөн сумын нэг нь манай баяр шүү дээ. Бараг тийм баг тий. Тэрнийг явуулж исэн өв боломжтой нь бий. Гэхдээ нөгөө манай одоо малчт маань сүүний салбар нэг социализмын унтсан байх үед нь одоо малчт маань одоо махны чиглэл рүүгээ илүү хөөж байна. Магадгүй тий. Ер нь бол одоо бол биднэрд бол яг мэдээж бол зах зээл бол байгаа. Одоо жишээлбэл Баян үйл дээр цэцгийн одоо эрэлт хэрэгцээ их байна шүү дээ. Гэхдээ одоо эрэлтийгээ бид нар бас гүйцэхгүй байх хэмжээ зарим үед одоо бид нар өөрсдөө ч худалдан авах цэцгээгүй болох. Харин жоохон сонирн болчиход байна тий. Тэр яг мэдээж магадгүй ингээд энэ цэцгийг одоо ингээ явандаа ингээд савлгаатай юмтай болоод арай илүү өндөр өртөгтэй болгоод эхлэх юм бол магадгүй энийг хүлээж байгаа бизнесмэнүүд бол байгаа. Ер нь уулзж байгаа бид нар энэ цаашаа үнэгээ сая тасаг болъё. Ер нь ингээд сүүний чиглэлээр цаашаа явъя гэсэн юм одоо хүмүүс бол байгаа л да. Би тэр Бачрэтээр яг бас сонссон байхгүй. Анх Бачрэт руу ирсэн шүү дээ. Сүү компани.
Тэгээд яаж ирсэн гэсэн чинь бас нөгөө юм гэдэг чинь эхлэлийн нэг момент чухал, мөнгө чухал, санаа ч гэдэм үү те. Ёо Бачрэтийн нэг нас цайвтар хүн шууд төсөв компани дээр очиод нөгөө төслөө бичсэн байсан юм л. Төсөлчих юм да яг бид нар ч гэсэн бичиж болно ш тухайда баяуул хэдүү хөр байна, саах хүн хэд байна гэж ерөнхий нэг тойм хүрийн гарц ч гэдэм үү. Тэгээд сүү компанийн дээр удирдлага танилцуулсан чинь давай бид нар очиод байгууллагыг хэлсэн юм л дээ. Гэтэ яг тэр момент гэж байна бас те. Тэгээд яг сүүг тэгж эндээ арц солгол зөөж байгаа ш тугаас бид нар ч те. Эсвэл за арц болий гэх юм бол бяцлаг бас байж болж байгаа байхгүй. Бяцлаг тэгж хол зөөгч бүр төхөөрөмжтэй ш те. Тэгтээ хамгийн гол нь эндээ яг тэр сүү компани зүгээр яг сүүний хүмүүсээс ганцхан асуугаад үнэхээр сүү цуглах юм уу гэдэг л дээ. Хин тэрнийг хариуцгая те. Тэрнийг нь тэгтээ яг Улаанбаатар дууг хүн тэрнийг хийж чадахгүй шүү дээ. Хичнээн мөнгөтэй байдаг. Энд нь нэг тийм зохион байгуулалтанд оруулж чадах юм бол сүү бас нэлийн боломжийн санагдаад байна. Одоо тэгээд зам сайжирчих юм бол тий. Ер нь яг манай дээр чи одоо жишээлх юм бол одоо ингээд ер нь хамгийн багадаа 15,000 хүрэх сах боломж байгаа шүү суманд. Үнэ 15,000 тий. Одоо үнэ 15,000 одоо яг за тэндээс боли талын сайлтаны 7,000 үнэ бид саах юм бол нэгээс нь багадаа одоо өдөрт одоо нэг орон татварсан бид сүүний гарах одоо үүдээр асуух хэмжээний юм бол байгаа байхгүй. Гэхдээ ямар асуудал гарахыг бид нөгөө одоо ингээд тэрний цуглуулж явах машин тий. Машин техник юмнууд шийдэж болно. Тэгээд цуглуулж явах зардал нь ирээд нөгөө сүүгээ усуулах зардал хоёр маань нийлээд ашигтай байна уу гэдэг бол сүүнийг хүмүүстэй л ярих тий. Тэгэхээр яг одоо жишээлх юм бол хинти дээр ч юм уу одоо хинти дээр сүүний үйлдвэрч гэдэг бол өөрөөсөө нөгөө сементалтай байхгүй. Сементал чинь өдөрт 3 литр биш. Өдөрт багадаа 10 литр. Тэгвэл жоохон хэцүү жиж магадгүй. Гэхдээ яг бяцлагын үйл жижигээр бас хийж болж байгаа байхгүй. Олон яахгүй жишээлхэд жижиг бяцлагын үйлдвэрүүд чи одоо жишээлхэд энэ тулгаа дараа бас Twitter сайн хийж байгаа учраас дорнотын баг хамгийн их хандлттай биш үү? Хамгийн их тарладаг шүү дээ. Мөн үү? Харин мөн баха. Гэтэ Twitter сайн хийж байгаа учраас Улаанбаатарын нэг зах зээл бас нэг тийм бяцлагныхандаа чи нэг яриад байсан шүү. Ер нь би бяцлагыг болж магадгүй дээ. Нөгөө өмнө багаар хийж болно шүү. Нэг тэр TNC-ийн нүтгэл мандаас байгаль хамгаалалт гэдэг хэлсэн. Энэ бяцлагын өдрөө баяулд оруулах бүх боломж бүх юмыг манайх хөрөнгө оруулалт хийгээд нэг 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд бэлэн болсон байсан. Тэгээд хойд нь 6 дахь багт ирээний юунд одоо 100 сая төгрөгөөр юу хийсэн байсан. 100 сая төгрөгөөр тоног хөрөнгө юм уу? Юу манайх тэр байраа гэж бэлдсэн байсан байхгүй. Одоо аймгийн орон нутгийн сангийн жижиг дүн болно шүү дээ. Тэгээд тэр байранд бид бүр апуугаас одоо энэ апуугийн одоо энэ бэлтгэний үйлдвэрийг одоо хийжсэн хүнсний технологичийн тэгээд энэ дээр нэг асуудал одоо бүх юм үзээд ингээд манайх TNC ч угаасаа ингээд хөрөнгө оруулалт хийгээд ирээний одоо энэ хөр сумын одоо суурьтын бүсийг ашиглаад тог зогдох бүх юм байна шүү дээ. Ингээд яг хийгээ эхлүүлэх гэсэн чинь асуудал үүссэн. Яг тэгвэл нэг маш их дорой хөрсөн доороос тэр байр маань хүсний чиглэлийн байр биш бас таарад хөгж үүсэж байгаа байхгүй. Тэгээ хүнсний өдөрт нэг ч хөгж үүсгэл юм бол тэр хүнсний өдөрт явал ямар ч боломж. Ялангуяа бяцлах дээр бол ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ бидний хөрөнгө оруулалтыг авч чаддаг. Уул нь бол хөрөнгө оруулалт бол бүтэн одоо тэгвэл дахиад зодгүй болох юм биш үү? Технологи байсан. Одоо бол яг хуу цаад хүмүүс нь хаанах вэ? Үгүй одоо тэр апуу юм уу? Үгүй. Манай одоо TNC танад төсөл. Апуу нөө технологи юм. Яг бид нар энэний хүрээндээ одоо сүүгөө төлөвлөх боломж нь юу вэ? Бүгдийн судалгаа юм хийцэн. Тэр бүх цаас чинь байгаа юм шүү дээ. Бэлэн байж исэн байхгүй. Төслөө бичээд бэлдчихсэн. Коронавигийн өмнө үү? Тийм. За. Ерөнхийдөө энэнийг бол дахиж эргэж ярив. Би бас ингэж бодоод байна. Энэний чинь шилгээд яг бизнесийн нөгөө за яг эхлэлийн хөрөнгөн дээр жоохон дэмжлэгээ цаашаа ашиг яваад явах юм бол нөгөө апууч гэсэн юм сүү ч юм уу. Сүүний 3-4 томчууд байгаа шүү дээ. Тэд нар ч орж ирж магадгүй. Заавал том биш юм аа гэд бэлтгэн дээр тийм их мөнгө хэрэггүй тий. Борлуулалт нь бас чухал юм чинь. За энэ бяцлагын ярьлаа бид нэр тэр ерний махны өхөр ярьлаа. Тэгээ би сүүлдэн сонирхож байгаа юм болохоор нөгөө Орос руу ингээд бомб ингээд нэгдэх юм бол ер нь гадаад харилцаа сумж гадаад харилцаа хамаагүй хийж болохгүй гэдэг байна шүү дээ. Гэхдээ яг нөгөө хүмүүс ирвэл одоо ингээд ер нь хуучин аймаг гэх юм уу. Манайх чиг Орос руу эндээс 45 км, Хятад руу чинь 200 км биш ээ. За 320 км. Тэгэхээр ингээд зам энэ төр сайжрах юм бол за
ёо заавал засаг дарга дээр гарын үсэг хүмүүсийг зураа янз бүрийн тийм хийж болдгоо маа гэдэг нь хүмүүсийн харилцаа гэдэг юм уу тэр талын боломж хэрэг. Гэхдээ яг энэ ажил явснаас хойш За. юм Оросоос нэг ч одоо бид нар одоо аль бисны уулзалт хийсэнгөө. За. Шалтгаан бол мэдээж Оросын одоо Айман тийм. За тэгэл Оросч бас яхаа. Хятад юу ярьж өөр монголчууд. Бид нар одоо өөр монголчууд одоо ер нь бол одоо энэ ажил явснаас хойш гадаад харилцааны чиглэлээр миний зүгээс ямар ч юм яасан гэж солон бид нар одоо Солонгос улс руу зүгээр яваад ирсэн тийм. Сундуулын засаг дарга нар бас соёлын юуны хүрээнд бид нар сая өөрсдөө одоо өөрсдийнхөө зардлаар явцгаад ирсэн. Зохион байгуулалтын аймаг хариуцсан. Тий, аймгийн хурлын ажлын албанаас хариуцаад тэгээ явсан. Яг засаг даргын аймгийн засаг даргын нэг хүний зардал хэд болж байна? Дажгүй юм болсон. Онцны бюджет очиж буудал хоолнд 7 сая болж байна. Хэд хонсон бэ? Тэр нэг 5 мөн лөө. Өөрийнхөө зардлаар явчихсан. 100% өөрсдийн зардлаар одоо эндээс бол нэг ч мөн төрөөс яваагүй. Тэмч боломж байхгүй. Төсвийн тухай хууль, хяналтын тухай хуулиараа бид гадаад тамиртын зардал маань тавьж. За Солонгос тэрэн дээр сумтай болоод юм яригдв. Боломж. Ер нь бол яригдчихэж байгаа. Гэхдээ одоогоор бол бид нэр одоо яаж тэнд одоо гарын хоёр талын бичгүүд уулзч болоогүй нөхцөл дээр бид нэр одоо яг тэрнийг бол яг хэлэхэд барьцтай мараа болоогүй нэр явж байгаа юм байна тий. Тэгэхээр бол тэр албан ёсоор албажаад гарын хэсэг зураад гасны дараа боломж бол байгаа юм байна тий. Бид нар энэ мэдээлэл одоо өрсөн тал хоёр талын гарын хэсэг одоо албан ёсоор зурагдаж одоо хоёр талын хэсний талаа дараа суман дээр ямар үр өгөөжтэй байхаа гэдэг асуудал яригдах. Аймаг бол өвөр Монголтой сайн харилцаатай байна шүү дээ. Тий, аймгийн засаг дарга хингаа аймаг байсан. Одоо бэлтэл тий. Үгүй одоо явсан уу ямар ч бидний Солонгос сумын яг бараг зэрэгцээж аймагаас англ явж идэх. Ер нь нэгэн сайн харилцаатай шүү дээ. Сайн харилцаатай хаа. Аймаг юм тэр хэсэгтэй сайн харилцаатай хаа. За Оросын байдал бол тийм. Гэхдээ нэг бүрээд хүн бас сая манай нэг хамаад ирээл ярьжлаа. Жишээлбэл энэ замаар ашиглалтанд орчихвол эдмэр ч нөгөө улаан үдээр дайж нааш ярьж байгаа шүү дээ. Нөгөө энэ яг манай сумын хойдлын тэр читийн хүмүүс агийнхан чинь тий. Ёо нөгөө замаа дагаал энэ зам яаж юм бол бид нэр 500 км Улаанбаатар явахад татуу болох гэдэг юм гээл. Тэгвэл бид нар яг мэдээж албаны хэрэгцээ биш ч гэсэн би зүгээр замд ч юм уу энэ зөндөө л одоо хот явж байгаа чинь Оросын улбаанаас явж байгаа манай бүрээдүүд тий. Тэр уулз ярилцж байгаа. За эдний одоо ганц хүсэж байгаа юм одоо энэ хордон энэ замд дуусах юм байна. Тэгвэл бид нэр одоо ингээд хадгалаад одоо машин тэргүүнээ янзлуулахад бид нар Улаанбаатар хот руу явах, хөдөлгөөн авахыг хийх ингээ явах тий. За иймэрхүү зүйл байна. Тэгэхээр магадгүй ингээд зам сайжирчих юм бол магадгүй бид нар одоо энэ тээвэр дундах одоо яд чинь хойноос орж ирсэн хүмүүс баян уул дээр хоолж унлаа. Тий аяг цай хийгээд өгнө ш тий хоол гэж явах. Энэ юуныгээд байгаа үйлчлэгээний салбарууд бас энэ хүрээндээ ч гэсэн бас сумын одоо энэ хоёр талд нь юм одоо энэ зочд төлөөс зам дагуу одоо энэ үйлчлэгээний зэм барих гэдэг газрын хүмүүс бас сонирхож байна тий. Бид нар бол яг газар зохион байгуулалтын ерөнхийлөгөөнд оруулаад батлуулчихсан. Одоо дуудлах худалдаа явуулна. Газар нь хаана? Одоо яг нэг нь бол одоо энэ хойно одоо бид нар одоо энэ арлаа одоо энэ тарианы хажууд байгаас тий. Энэ одоо энэ кемпингийн тий. Дахин тэгвэл арай жоон цаашлчихад байгаа. Дахинтаас наашаа юм аа. Голын наалтай тий. Жол дөнгөж гараад одоо дил уулынхаа тэр хавцаал. Нэг нь бол энэ баруун зах дээр сумынхаа захад суурьлынхаа юмудыг харж байгаа. Хоёр хэсгийг одоо ганцаар талбай нэг газар. Тийм нэг. Яг тэрнийг мэдээж бизнесмен сонирхол бас нэг тий. Нэг замд нэг өрхөн энтерсгээд бид нар мэдээж цахааны нь яг л татуулж байгаа. Цаг хамгийн гол нь тоог орох боломжтой хоёр газар тийм л байж байгаа. Гэхдээ тэр цахааны зардлын аймагаас татдаг. Яаж тавих вэ? Өөрсдөө тэр хүмүүс татдаг. Мэдээж хүн бизнес хийж бол өөрөө хажууд нь тоог орох боломжтой байхгүй. Одоо шилжүүлээд тэр ирээний шугам дээрээс трансформатор буулгаад авчих боломжтой. Тиймэрхүү байршил тийм бит. Энэ баруун тишээ бол мэдээж төр өөрсдөө дэд үтсийг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар мэдээж манай суурьтын бүс баруун тишээ олон найдууд байгаа. Цааш эрчимчнээс бол баруун тишээ бол шугам татагдана. Тэгэхээр захиргаан бол хоригдох боломжтой байхгүй. Хоёулаа захиргаан. Тэгвэл ер нь хөгжлөл жоохон гайгүй гэгээтэй байгаа юм шүү. Үгүй яг хуу төсөөлөхөд бол гэгээтэй. Гэхдээ нөгөө бас яг бодтой дээр яаж болох вэ? Одоогоор бол ер нь бол эдийн засаг бол усаар эдийн засаг хямарсан байна шүү дээ. Энэ жил яваад тий. Тэгээд орон нутгийн хөгжлийн санаар хийгдэх ажлууд одоо манай төсвийн 30%-ийг
хасна гэх чинь тий. Аа. Одоо ингээд төсвийн хөрөнгө оруулалт бол цаг хугацаанд ирэхгүй байж байна. Энэ жилийн хойд тий. Мөнгө нь байхгүй. Намар болох гэдэг тий. Ингээд иймэрхүү байдалтай ингээд төвхтэй байдал асуудал. Гэхдээ цаашдаа магадгүй энэ хэмжэл нэг удаа үргэлжлэхгүй байх л та тий. Тэгэхээр бид нэр яг энийг хэдий хэмжсэн ч гэсэн өөрсдөө зүгээр шалтгааллах хэрэгцээүүдийг хийгээл явж байгаа бол болох гал байна. За амжилт хүсье. За амжилт хүсье.